цагаан сарынхаа үеэр хэвтүүд болохоор улаан өнгийг маш ихээр бэлэгддэг. Тэгээ дээр үед ингээд нэг тийм одоо жил гэдэг амир одоо тогш амтан байж гинэ. Тэгээ тэр амтан болохоор одоо ингээд тариалан ирэхэд хэвтүүд хүмүүс дээр хурж ирээд одоо жил болгоо одоо яг энэ нэг хаврын өөр орох үеэр ингээд хурж ирээд тариад удаагийн одоо эвдлээд ч юм уу эсвэл ингээд гэр орны сүтгдэг тийм амир тогш амтан байж гинэ. Тэгсэн чинь нэг удаа одоо нэг айлын гадаа улаан өнгийн хувцас өлгөөтэй тэгээ хүүхдүүд бас тийм навчаар ингээд одоо нэг чимээ шугаан гаргаж тоглож исэн байна л да. Тийм чимээ шугаан гаргаж тоглож исэн. Тэний тэр амт ингээ айгаад явсан. Тэгээ тэрнээс хойш одоо хятад цагаан сараа гарахын үед бол одоо бүгд улаан өнгийн хувцсамсууд маш их чимээ гаргадаг. Тэр чимээ нь болохоор тэр амтныг үргэж байгаа болон улаан өнг харангуй тэр амтныг бас үргэж байгаа гэсэн. Мөн тэгээд хятад бол улаан өнгийг дад жаргал болон мөн одоо ингээд их хүчрхэг бэлэгдлэр ерөөж одоо улаан өнгийн хувцсам за хятадын хувьд болохоор цагаан сар болохгүй хаалган дээр хос уян надад баян хос уян нь болохоор баруун болон зүүн талдаа нагаад дээр нь бас одоо тухайн жил нь гарч байгаа болоод тухайн жилийн бэлэгдэлтэй одоо зүйлийг наадаг. Өмнө нь бол нөгөө нэг буян гэдэг ханзыг одоо тонгруулаад наадагс тонгруулахаараа хятадаар бол одоо тэр нь ирэх гэсэн үгтэй одоо буян ирэхээ гэж бэлэгддэг байна. Хятад хүмүүс болохоор хоорондоо одоо нөгөө цагаан сар болонгууд амар мэдээд мөн одоо таныг одоо ингээд баян болоорой тий одоо ингээд одоо их мөнгө аривжин олох болохгүй гэж бас хоорондоо мэдчилдэг байна. За тэгээд бас одоо энэ цонхон дээр наацнууд нөхцөл сая би ингээд хурж үзлээ гэсэн айгуу гоё хамбан юм материалтай юм байна. Тэгээд энэ хамбан болохоор айгуу гоё ингээд цонхон дээр ингээд наацдаг мөн одоо тэр нөгөө нэг буян гэдэг хансан болохоор ингээд нэг тийм хаалган дээр ингээд наадаг одоо хонх шиг юм дуурдаг юм хэлбэртэй